хүн алдс ба солиотой шинжлэх ухаан. Сайн байцгаана уу залуусаа. Өнөөдөр би кинон дээрх шинжлэх ухааны гайхамшигыг өгүүлэх болно. Зайлд үзүүлцгээе. Уулын өрөө рүү машин чинь өнхөрлөө гэж бодъё. Чи зогсож чадна гэж бодож байна. Өвгүйдээ залуу минь иймэрхүү юм болсон. Харин машин биш бүхэл бүтэн галзуу урдтай галт тэргийг зогсооно гэдэг галзуурлыг өнөөдөр ярих болно. Энэ хэсэг бол кино урлагийн түүхэнд сэтгэл тогтоолон хэсэг юм. Үүнийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлацгаая. Тэгэхээр энэ галт тэрэг бол Нью-Йорк хотын метроны R62 загвартай галт тэрэг юм аа. Доторх зорчигчтойгоо нийлээд 200-аас 250 тонн. Ингээнээр тайлбарлах юм бол дүүрэн устай 20 литрийн канистрыг 12500 ширхгээр үржүүлсэнтэй адилхан тоо гараад байгаа юм л да. Хэр их тоо шүү. Галт тэрэгний хурд 36 м/сек. Өглөөд бол 80 үлцгээе. Энэ хүчээс хүн алдс дээр физик тооцоололоор 25-аас 30 тонн тэнцвүүс ачаал зөвхөн мөр хэсэгт нь ирээд байгаа юм л да. Ингээнээр тайлбарлах юм бол Африкийн нас бий төрсэн 6 зан 2 мөчнөр тонн хүчиж байлгээ бодоод үзэлтэй. Бурхан минь гэж аимшигтай. Гэхдээ чиний аав би чиний насан дээр байхдаа хичээрлэх үеийн дарамтаас харьцангуй бага юм. Нүд харах бол адлыг хэлдэг шүү. Хэрвээ хүн алд супер хүчгүй байсан бол галт тэргийг зогсоох гэж оролдоод зорчигчдод зориулсан махан спагетти болох байлаа. Бас энэ тоорны талаар дурдахгүй болохгүй баха. Ган төмөрнөс ч бат бөх мөртлөө салж чадахгүй токсик хосуудаас бол арай сул шүү. Токсик хосууд аюултай. Гэхдээ энэ их ачааллыг даана гэдэг юу вэ? Манайх одоо зогслоо. Би дэвчихгүй нэ. Эхлээд тор тасрам. Дараа нь хүн аз тасрам. Тэгээд дараа нь Нью-Йорк хотын даатгалын компаниудын санхүү тасарч эхлэнгээ боддоо. Энэ хэсэг бол хүн Азийг үнэхээр хүчтэй гэдгийг баталсан хэсэг үлээ. Кино бүтээгч тэрэн хайртай. Бид ч гэсэн хайртай. Харин ганцхан хайргүй хүн гэх юм бол Доктор Окта, Green Goblin ч биш. Харин Isaac Newton. Хэрвээ тэр өдөөд амьд байсан бол хүн алзад гомдох байлаа. Физикийн хуулийг үл хамааран тэрнийг бид хайрлах байх болно. Яг л буруу гэдгийг мэдсээрэж буцаж очдөг X шиг. Тийм ээ. Тэр бол миний нөхөрсөг хөрш. Миний X. Оо биш ээ.